Дараа нь мэдээлэл. За Батнайрамд гишүүний микрофон нээж өгнө. За та бүхэндээ орой минь хүргэе. За хамгийн сүүлийн гишүүн би болж таарлаа. Гэтэ бас жоохон харьцуулах дүгнэлттэй хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Ер нь Улсын хурлын хян шалгалтын тухай хууль батлагдсанаас хойш хяналтын механизм илүү боловсронгуй болж ажиллаж эхэлсэн байна. Тэгэхээр нэгэнтээ татвар төлөгчдийн мөнгө эсвэл татвар төлөгчдийн өмчийн захиран зарцуулалтыг олон нийтэд тайлагнах процесс болгоно зөв чиг хандлага. Зөв гэсэн үг. Гэхдээ нөгөө талаасаа энэ бол өөрөө маш том хариуцлага гэсэн үг. За өнөөдөр би шинжээчдийн дүгнэлтийг бол анхааралтай уншлаа. Яг бас өөрөө оюутлогоон сонсгол 20-30 гаруй байгууллагаас 90,000 хуудас нотлох баримтын дүгнэлтийн ард гарсан хүний хувьд бас харьцуулт гэж харж байгаа. Ягаад гэвэл энэ өөрөө маш том үр дагавартай байдаг. Татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зархин зарцуулагдсан. Буцаад энэ олон нийтийн мэд хэрхэнд одоо нэг талаас нь нөлөөлдөг, тус болдог. Гэхдээ нөгөө талаасаа бас ус төржилт явдаг учраас энэ дээр ер нь бол маш нухацтай хандах хэрэгтэй байгаа. За байнгын орооны тогтоол гараад нэгсэндээ ийм ерөнхий сонсгол хийгээд 5 сарын 19-нд гэдэг чинь арай нэг сар болоогүй юм. Тэгэхээр 22-3 хоногийн дотор нэгсэндээ 8 тэрбум долларын үнэлгээтэй төслүүдээр шинжээч дүгнэлт хийгээд ороод ирж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг 3-7 хоногийн дотор 8 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хэмжээний маш том олон тэзүүдээр эдийн засаг санхүүгийн үнэлгээ хийгээд ороод ирж байхад надад цаг хугацааны хувьд бол ерөөсө хангалттай харагдж өгөхгүй л байна л та. За шинжээчдийн ялангуяа санхүү эдийн засгийн дүгнэлтийг харлаа. За жоохон голж магадгүй уучлаарай. Гэхдээ надад ерөөсө хангалттай санагдсангүй. 8 тэрбум долларын үнэлгээтэй ийм том нийслэлийн 1.5 сая иргэний амьдралд шууд нөлөөлөх том төслүүд ярьж байгаа шинжээчийн дүгнэлт ерөөсө 4 bullet point л байна л та. За тэгээд энэ 4 bullet point-ийг бүгдээрээ харъя л та. Санхүү эдийн засгийн дүгнэлт. За нэгдүгээрт санхүүжилтийн их үүсвэр бодиттой шийдвэрлээгүй нөхцөл байдал хэрэгжих хугацаа хойшлого ийм сөрөг нөлөөтэй гэдэг. Энэ дүгнэлт биш. За үүнийг одоо нэгсэнтэй дүгнэлт гэж байгаа бол яг бодит судалгаа, бодит нөгөө тоож ишгтэйгээ өгөх ёстой. За хоёрдугаар дүгнэлт. 2026 оны 16 төслийн төсөв бүртгэхийн 22.3% зарцуулагдахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 0.8%-ийг зарцуулжээ гэд. Энэ өөрөө бас дүгнэлт биш шүү дээ. Энэ бол нэг факт явж байгаа байхгүй юу? За 3-дугаарт энэ бол дүгнэлт мөн. За энэ юу гэхээр ижил чиглэлийн төслүүдийн нийлмэл нөлөөлөл нэгсэндээ энэ метро, LRT, BRT, дүүжин тээвэр, хурдны зам. Тэгэхээр энийг цогцоор нь авч үзээд нийлмэл гарах эдийн засаг нийгмийн нөлөөллийг нь авч үзсэн үү гэсэн асуулт байна. Энэ бол дүгнэлт мөн. За 4-дүгээрт эдийн засгийн шинжилгээнд одоо зөвхөн эерэг нөлөө анхаарсан байгаль орчин гэх мэт сөрөг нөлөөлийн зардал тооцоолаагүй байна гэдэг. Тэгэхээр энэ яг тэзүүгээ яриад байна уу? Эсвэл externality буюу нөлөөлөж гарах нийгмийн байгаль орчны тусдаа нөлөөллийг яриад байна уу те. Тэгэхээр яг тэгэхээр энэ хэдэн тэрбум долларын төслүүдээр угаасаа энэ тэзүүгээс хэсүүлээд одоо батлагдаагүй эсвэл хийгдэг бол энэ төсөл угаасаа мөнгө нь босдгоо байхгүй юу? Мөнгө нь босдгоо те. Сая доллар босох чинь тэр төсөл дээр тэр нь хөрөнгө оруулагч, бонд гаргагчдад итгэл үзүүлэх хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн байж ч угаасаа мөнгө нь босдог. Тэгэхээр мөнгө босч ийн гэдэг бол эсвэл бонд итгэл төрүүлж оруулж ийн гэдэг бол тэр аль руу асуудлууд нь ялангуяа энэ эдийн засаг санхүүгийн талаас хийгдсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг би эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар нэгэнтээ 1.5 сая иргэний өнөөдрөөс эхлүүлээд дараагийн 3, 4, 5, 10 жилийн амьдралд шууд нөлөөлөх 8 тэрбум долларын төслийн үр нөлөө үүн дээр гарсан асуудлуудыг ярьж байгаа учраас энэ дээр маш нухацтай судалгаатай хандах хэрэгтэй. Тэгэхээр яг 10 шинжээч томилогдсон юм байна. Тэгэхээр 10 шинжээч 3-7 хоног ажиллана гэдэг чинь нөгөө шинжээчтэй хамгийн гол нь бас хангалттай цаг хугацаа надад өгөөгүй санагдаад байна л та.
Оюутлогын сонсгол дээр бид нар чинь 5 сарын хугацаанд өдөр шөнөгүй сууж иж яг энэ бүхний ард гарч байгаа юм л та. Тэгэхээр яг нэг шинжээчдийн буруу гэхээс илүүтэйгээр шинжээчдэд хангалттай цаг өгсөн үү те. Зөвхөн одоо метрогийн нэг тэзүүдээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргахад тэр чинь хэдэн сар шаарддаг шүү дээ. Тийм учраас энд бид нар маш нухацтай хандах ёстой. За тийм учраас өнөөдөр би баг 4 цаг та бүхний шинжээчийн дүгнэлтийг одоо өгсөн презентацийг 4-5 удаа уншлаа л да. За тэгэхээр бид нэр товчхондоо хэлэхэд бол 8 тэрбум долларын төслийн зарцуулалт нь 0.8% байхад нь бид нэр сонсол гэж дүгнэлт гаргаж байгаа юм. 0.8%. Ер нь хяналтын сонсгол гэдэг бол аливаа асуудал шийдэгдээд яваад үр дагавар нь гараад хэр биелсэн бэ гэдэг дээр үндэслэж сонсгол уулна явагдах ёстой. Тэгэхээр зарцуулалт нь 0.8% зарцуулалтын дээр бид нэр сонсгол хийхээр яг үнэ хэлэхэд буцаад нэг сонсголынхаа агуулгыг зөв ашиглаж гинүү гэдэг дээр л би ер нь эргэлзээд байгаа юм л та. Гэхдээ олон нийтийг мэдхэрхээр хангах гэдэг өөрөө зөв өө. Ямар ч цаг хугацаанд татвар төлөгчдийн мөнгө эсвэл татвар төлөгчдийн өмч орж байгаа тохиолдолд захиран зарцуулалтыг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь бол бидний бид бүхнийхэн үүрэг юм аа. За бас сайн нэг асуудлыг мухарлах хэрэгтэй байна. Хартаа тэр сая нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их 80 гээд. Гэтэл нийслэл болохоор тэр алдагдал бишээ гээд. За энэ бол хоёлоо зөв шүү. Сангийн яам 2.4 их 80 гэдэг яг өнөөдрийн байгаа бодлогын хүрээнд санжаад байгаа та энийг сонсож байгаа. Би яг энэ танаас өөрөөсч асуу. Нягтлан бодох бүртгэлийн хүрээнд бол 2.4 их 80 алдагдал гэж бичих нь зөв байгаад байдаг. Гэхдээ нийслэлээс 2.4-ийн 900 тэрбум нь дансанд орлогоос нэмэлтээр одоо нэгсэндөө зарцуулж амжаагүй төрийн санд байгаа бэлэн мөнгө нөхгүй. 1.5 их 80 нь болохоор босгоод зарцуулж амжаагүй бондын үлдэгдэл واخгүй юу. Тэгэхээр нэгсэндээ баг кэшээр шахуу байгаа он дамжуулаад цаашаага бүртгэгдсэн 2.4 их 80 төгрөг. Тэгэхээр нийслэл бол энийг 2.4 их 80 алдагдал биш гэж хэлэх эрхтэй واخгүй юу. Яг гэвэл эн чинь нийслэл чинь аж ахуйн байгууллага штэ. Монгол улсын инфляц fiscal policy буюу төсөв санхүүгийн бодлогоор харах үүрэггүй. Нийслэлийнхаа дансын хүрээнд л эднэр харах нь эднэрийн үүрэг нь зөв байхгүй юу. Тэгэхээр энэ ер нь явж буцаад бидний санхүүгийн бодлого, санхүү мөнгөний бодлого буцаад иймэрхүү нэгсэндээ илүү орлого гараад тэрийг дараа жилдээ шилжүүлэн тооцохыг яаж сангийн яамны хувьд макро эдийн засгийн төсвийн мөнгөний бодлогын хувьд бүртгэх вэ, хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ бид нэгсэндээ урд өмнө тохиолдоогүй жишээл энэ дээр бид нар хоёр тал болчиход байна л да. Тэгэхээр энэ дээр хуулийн шаардлагатай өөрчлөлт орох ёстой байна уу те? Энэ бүртгэл цаашдаа зөв явах ёстой. За эндээс бол харагдлаа. Гэхдээ шууд 2.4 их 80-ийн алдагдал гэдэг ингээд шууд ойлгочиж бас болохгүй зүйл юм аа. Энийг сангийн яам маш тодорхой хариулж өгөх хэрэгтэй. За мөн одоо түрүүн сайн зүрх гишүүнч ирсэн л та. Иргэдийн төлөөлөгчдийн урдлын нөгөө төлөөлөгчд рүүгээ бас хит их дайрсан юм явлаа. Яг өнөөдөр бидний энэ өнөөдөр ярилцж байгаа энэ хяналтын чиг үүрэг бол уул нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр байхгүй. Яг адилхан улсын хурлын гишүүд шиг Улаанбаатар хотоос сонгуулиар Улаанбаатарын иргэдээс мандат авч гарсан гишүүд хэвгүй. Тэгэхээр нийслэлийн төсвийн хяналтын механизм иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хамгийн түрүүнд явах хэрэгтэй. Ер нь улсын хурал руу орж ирэхээс өмнө. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд гэдэг бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэдээс мандат авч гарсан сонголт шүү. Тэгэхээр тэр иргэдийн сонголтыг бид нэр хүндэтгэлтэй хандах ёстой. 24 оны сонгуулиар, орон нутгийн сонгуулиар Монгол Ардын намын одоо Нямбатар даргын ахалсан баг үнэмлэхүй ялсан энэ бол ард түмний сонголт байсан юм аа. Ард түмний сонголтоор захиран зарцуулах эрхэн ч гэсэн очдог. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд төлөөлөгчд нь өөрсдөө нийслэлийнхаа ажил руу орох уугүй юу гэдэг энэ хуулийн цорхоо байна. Энэ хуулийн цорхоог засах үүрэг нь бол улсын хурал дээр байгаа. Улсын хурлын гишүүд дээр бид нар дээр байна гэсэн үг. Тэгэхээр сайн зүрх гишүүнч түрүүн ярьжсэн. Тэгэхээр энийг бид нар засаад явах хэрэгтэй.
Тэр 2.4 их найдын алдагдал гэдэг бас л хууль эрх зүйн хүрээнд эсвэл fiscal policy буюу санхүү мөнгөний бодлогын хувьд бид нар энийгээ цаашаа засаад явах ёстой. Нийслэл бонд гаргадаг боломж бол энэ бол хамгийн хөгжлийн хувьд хамгийн зөв болох юм байсан шүү дээ. Энийг бас сая буруу гэж ярьчих шиг боллоо. Үгүй шүү. Нийслэл бонд гаргаад том асуудлуудаа шийдээд явах нь зөв ёсны юм аа. За тэгэхээр би одоо шинжээчдийн дүгнэлтээс бас нэлээд дүгнэлт хийнэ. За 24-өөс 25 оны бараа үйлчилгээний бусад зардлын хувьд за нэгсэндээ 100% зардлын 16.3% буюу 76 тэрбумыг нийслэл дүүргийн өмчит аж ахуй нэгжээр дамжуулж хийжээ. Үлдсэн 89.7% нь хувийн хвшлэр хийсэн байна гэсэн үг. За энэ дээр зарцуулсан гэдэг энэ ингээд шинжээчийн дүнэлт хэвччихлээ л дээ. Энэ нэг удаагийн 24-өөс 25 оны зарцуулалтаар дүгнэж болохгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд орон нутгийн өмчит аж ахуй нэгж хэдэн хувийг зарцуулж явж байгаад 16.3% дээр очсон юм. Энэ нь 50% байжгаад буурсаар яваад 16.3% дээр очсон гэвэл энэ дүгнэлт юм аа. Эсвэл 3% байжгаад 16.3% дээр очсон гэвэл энэ дүгнэлт юм аа. Тэгэхээр иймэрхүү дүгнэлт хариуцлагатай хийх ёстой шүү. Яагаад гэвэл бид нар 8 тэрбум долларын зарцуулалт ярьж байгаа шүү дээ. Маш хариуцлагатай том 1.5 сая иргэний амьдралд нөлөөлөх зүйл ярьж байгаа. За дараагийн нэг зүйл. За хөрөнгө оруулалтын нийт зардал улсын төсвийнхөө 53% дээр байна. Энэ бол яг үнийг хэлэхэд улсын төсөв одоо 2 удаа батсан улсын хурал дээр бол эн чинь атаархмар зүйл явж байна. Улсын төсөв дээр хөрөнгө оруулалтын зардал нь нийт төсвийнхөө 15% ч хүрдэггүй байхгүй. 10%-тэй дөнгөн данган 10-аас 10 орчим хувийг бид нэр шинэ хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа. Бусад нь бүгдээрээ урсгал зардал. Хөрөнгө оруулалт хийж чаддгүй. Тэгсэн чинь нийслэл дээр 2022 оноос хойш нийт төсвийн 40-оос 57% нь хөрөнгө оруулалт руу орсон байна. За энийг бол би хувьдаа атаархмар дүгнэлт гэж харж байна. Нийслэл дээр л хөрөнгө оруулалт явж байгаа юм байна шүү дээ. Нийслэл дээр л бүтээн байгуулалт явж байгаа юм байна гэдэг дүгнэлт эндээс харагдаж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эндээс энэ статистикээс ямар дүгнэлт хийгдэж болох вэ гэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэл дээр урд өмнө нь битгийхэл улсын төсөв дээр яригдж байгааг том хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтууд явж байгаа юм байна гэж харагдсан. Явж байгаа юм байна. За яг алдаа оноо байлгүй яг. Алдаа оноог бид нар нээлттэй ярилцаад улам сайжруулад цаашаа явах хэрэгтэй. Яг тэгэхээр энэний ард дахиад 1.5 сая иргэний хүлээлт бас байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг бас ашиглаад энэ нийслэлийн бас залуучууд тандаад нэг зүйл бас хэлчихье гэж бодож байгаа. Ажиллаж байгаа. Өнөөдөр яг та нар ингээд нэг тийм шүүгдэж байгаа юм шиг хитрхээ бас улс төржсэн өнгө ас харагдаад байна. Гэхдээ нийслэлийн 35 жилийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг манлайлаад явж байгаа залуучууд л байна шүү дээ. Хуулийн засаг асуудлуудад оруулаад ирэх хэрэгтэй. Яаж цаашаа бид нар илүү ил тод сайжруулад захиран зарцуулалтуудыг нээлттэй улам сайжруулж болох уу? Гэхдээ энэ сонсголоор бас битгий нурууг авахулаарай заа юм. Яг гэх юм бол энэ төслүүд цаашаа явах ёстой. Төслүүдийг явуул гэж ард түмэн биднэрт улсын хурал дээр ч гэсэн нийслэл дээр ч гэсэн ард түмэн биднэрт мандат өгсөн байхгүй юу? Тэгэхээр нээлттэй хилцээд энэ асуудлуудаа цаашаа шийдэж явах нь зүй ёсны хэрэг юм аа. За тэгэхээр эхлээд хариултаа авъя. Надад дахиад 7 минут үлдсэн. За тэгэхээр сангийн яамны санжаад орж байгаа. Та тэр асуудлуудыг яг одоо өнөөдөр мухарлаад тах. Тэгэхгүй бол хоёр талдаа хоёулаа нэг буруу ч юм шиг, хоёулаа зөв ч юм шиг яриад байна те. За тэгчээд бас нийслэлээс тэр төслүүдийн талаар нэмэлт хариулт аваад тэгээд нэмж тодруулах. За таны дугаар хэд вэ? 15 дугаарыг нээж өгнө. За сангийн санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр Монгол улсын үндсэн хуулиар үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь залтаар бол төрийн санхүү зээл албан дотор мөнгөний бодлого улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлогыг бол улсын хурал бол баталж мөрдүүлэхээр бол ийм үндсэн хуулийн эрхтэй байдаг. За нөгөө талдаа бол бас мөн үндсэн хуулиар бол орон нутгийн засаг захиргаа буюу иргэдийн төлөөлөгчдийн хурал бол 59 дугаар зүйлийн
59-ийн 2 дахь заалтаар болвол 2 дахь хэсгээр болвол хуулиар тогтоосон хязгаарын өрөөнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх татварын хувь хэмжээг бас тогтоох юм эрхтэй байгаад байдаг. За төсвийн тухай хууль дээр бол 57-2 дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр орон нутгийн төсвийг бол алдагдaltaгүй баталж хэрэгжүүлнэ гэсэн ийм залцтай. 57-гийн 3 дээр нь бол өмнөх оны үлдэгдлийг бол төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн ийм зүйлтэй байгаад байдаг. За нийслэл бол одоо яг энэ хуулиудын хүрээнд болон тооцооллын өрөөнд бол 2.4 их найдын бол алдагдaltaй байгаа. За нэгдүгээрт бол бондын алдагдал байгаа. Гадаад бонд гаргацсан. За энэ бонд маань бол өөрөө бол орлого биш. Энэ бол үр төлбөр. Эргээд буцаага төлөх учраас бид нар энийг орлого дээр бүртгэдэггүй. Энэ бол олон улсын яг энэ бүртгэлийн энэ ангиллаараа бол үр төлбөр болж байгаа. За нөгөө нэг зүйл нь 4-5-аас дурдсан өмнөх оны үлдэгдлийг ярьж байна. 2025 онд орсон орлогоор нөгөө талдаа зарлага 2026-нд санхүүжүүлэх гэж байгаа бол энэ бол бас алдагдал. Яг тэгэхээр 25 онд нэгэнт орлого бүртгэсэн зүйлийг бид нэр 26-нд дахиж орлого гэж бүртгэж болохгүй. Нэг орлогыг 2 удаа бүртгэж болохгүй. Тэгэхээр энэ бол бас өөрөө бол бас алдагдал байгаа да. За зүүнчлэн бол энэ жил бол дахиж нэмж бол бас 200 тэрбум төгрөгийн бол бонд гаргахаар бол дотоод бонд гаргахаар бол шийдвэрлсэн байгаа. За ингээд нийлэхээр 2.4 их найдын бол алдагдaltaй байгаа да. Гэхдээ гишүүнээ хэлж байгаа санал дээр бол би бас энэ дээр бол анализ хийж үзэж байгаа. За өмнө нь бол энэ хууль бол аль хуулийн заалт нь бол төсвийн хууль анх батлагдтал байсан. Нэгдүгээр алдагдaltaгүй батал нь нөгөө талд бол өмнөх оны үлдэгдлээр бол алдагдлаа нэмж болно гэдэг нь бол хуулийн дээр угаасаа байсан. За энэ хууль маань бол хэрэгжээд явахдаа бол за өнөөдрийнх шиг ийм асуудал бол яагаад үүсгэж байгаагүй гэхээр нэгдүгээрт нийслэлийн асуудал бол логик шиг ийм том байгаагүй. Одоо хүлээгдэж байгаа шийдлээ хүлээгдсэн энэ том асуудлууд байж байгаа. Энэ асуудлууд нь бол ийм том байгаагүй. Нөгөө талдаа бол орлогын бол боломжтой болсон нийслэл. За 2022 онд бол нийслэлд бол одоо бид бол орон нутгийн аж ахуйн нэгжийн 40%-ийг бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40%-ийг бол нэмж олгодог болсон. Энэ өөрөө бодлого нь бол нийслэлдэх бизнесээ нэгдүгээр дэмжих, хоёрдугаар бол нийслэлийн асуудлыг шийдэх ёстой гэдэг ийм агуулгаар бол орж ирсэн. Тэгэхээр энэ дүн маань бол өөрөө томроод байгаа учраас бидэнд өнөөдөр бол асуудал болсон. За энэ дээр бол хууль эргэцсэн хувьд бол бид бол тодорхой шийдлийг бол оруулж ирэх шаардлагатай байгаа. За үүнтэй холбоотойгоор 2025 оны төсвийн тодорхойлолтын хамт бол бид энэ алдагдaltaгүй батална гэдэг дээр бол төсвийн хүрээний мэдээлэлд нийцүүлж алдагдaltaгүй батална гэдэг ийм зүйл залт оруулж ирсэн. Төсвийн мэдээлэл маань бол их хурал дээр бол үндсэн хуулиар олгосон эрхийнхэн дагуу төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулж гаргаж байгаа. Төрийн нийт гарах зардал энэ шүү. Нөгөө талдаа мөнгөний бодлогын хүрээнд бол гарах нийт зээл маань бол энэ шүү гэдгийг зааж өгч инфляцаа онолж чиглэж байгаа. Энэ хүрээнд нийлүүлж одоо удирдах шүү гэдэг ийм зүйл болчиход байгаа. За нөгөө талаас харахаар бол мэдээж хэрэг нийслэлийн үндсэн хуулиараа болон бусад хуулиараа нийслэлийн дансанд байгаа орлогын мөнгийг хуулиар бид нар татна гэж заагаагүй бол хүчээр бид нар татаж болохгүй энэ мөнгийг. Тэгэхээр энэ мөнгөө байгаа тохиолдолд нийслэл өөрөө бас одоо тэр шийдлээ хүлээж байгаа асуудлуудаа шийдээд явах шаардлагатай болдог. За энэгээр бол ингээд алдагдал бий болчиход байгаа гэсэн. Тэр довчхондоо бол хуулийн ингээд хоёр хуулийн зөрчилтэй залт бол байгаа. За энэ асуудлыг бол энэ намар төсвийн тодгол мөн эх жилийн төсвийн төслийг өргөн барихтаа бол бид бол шийдлээ. Сангийн яамны хувьд за төсвийн санхүүгийн бодлогыг бол одоо боловсруулж их хурлд өргөн мэдүүлж одоо шийдвэрлэх үүрэг үлдээсэн байгууллагууд бол оруулж ирнэ гэсэн ийм одоо тооцоололтой ажиллаж байна. Баярлалаа. За Батнарын гишүүний микрофон. За тэгэхээр би ажилласан 10 шинжээчдээс нэг нь надад төлөөлөө хариулчихаж би зүгээр товчхон асууж гэж бодлоо л доо. Шинжээчийн ажил бол бас нэлээд амаргүй ажил байдаг. Богино хугацаанд маш их нотлох баримт дээр ажиллана. Тэгэхээр та нар энэ богино хугацааны энэ 3-7 хоногийн туршид хэдэн хуудас нотлох баримт бичих дээр нэгсэнтэй ажиллав. Ер нь та нар одоо хангалттай дүгнэлт хийх хугацаа байсан гэж үзэж байна уу? Хэдэн том тэзүүн дээр бас ажилласан бэ? Тэгэхээр тэр талаар бас нэгсэнтэй дэлгэрэнгүй бас мэдээлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За. Тэгчээд нэмээд тодруулъя. За шинжээчдээ шиг хариулах уу?
Хичээлүүлэх үү? Инх хоёр хариулах юм уу? Хоос жаргал аудитор хариулах уу? Цаг нь яваад шүү. Нийт хэдэн хоног ажиллаж уу, хичнээн хэмжээний бичиг баримтаар ажиллаж уу, ямар хүндрэл тулгуурлуу гэд мэдээлэл өгнө. За энийг хурал даргалагчийн хуваар асуучаа. Нэгдүгээр микрофон ээж өгнө. Bueno, сайн байцгаана. За шинжээчдийн бүрэлдэхүүн 10 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр 6 сарын 4-нд бид нэр тогтоол гараад ажилласан. За тогтоол гараад ажиллахад ажлын хэсэгтэр нийтдээ нийслэлээс ирүүлсэн цаасан материал нийт 16 төслийн тэзүү болон бусад бичиг баримтууд тэгээд 30-40-од бот баримтууд цахимаар бас 30 гига файлууд ирсэн байгаа. Мөн явцын дунд Улсын хурлын ажлын хэсгээс холбогдох газрууд руу бидний зүгээс болон өөрсдийн зүгээс явуулсан шаардлагатай материалууд алтан бичгүүдээр хариу ирж байсан. Ингээд таны яг асуусны дагуу нийт энэ хугацаанд ингээд богино хугацаанд бид нар шахуу ажиллахад бол бас яг нарийн эцсийн одоо юу гарахд бас үр дүн бас хангалтгүй гэж бас дүгнэхээр байна. Тэгэхдээ эхний ээлжийн биднэрд өгөгдсөн үндсэн ажлын даалгавар үүргийн хүрээнд бол бид нар гарах ёстой агуулгынхаа хүрээнд бол дүгнэлтүүд гаргаж өгсөн. Хариуцсан юугаараа. За би Улсын хурлаас 11 гишүүнт ажлын хэсэг гарсан. Тэгээд ажлын хэсгийн гишүүний хуваар бас сонсгол даргалагчийн хуваар нэмэлт мэдээлэл өгье. Улсын хурлын чуулган 6 дугаар сарын 29-нд 75 хоногийн хугацаа гаад тэгээд чуулган завсарлах ёстой. Тэгэхээр чуулганыхаа цагийн хуваараар бол бид нар 15, 16-нд сонсгол явуулах нь зүйтэй байна гэдэг төсвийн байнгын орон дээр хэлэлцээ санал урааж тогтоол гаргасан. Тэгэхээр тэрэндээ багтаж санал дүгнэлтээ боловсруулах ийм шаардлага бол үүсэж байгаа. Хоёрдугаарт нь ерөнхий хяналтын сонсгол, оюутлын сонсгол бол тусгай хяналтын дүрөөрөө энэ дээр бол илүү их мөрдний шалгах их деталь ажлууд бол ордог. Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд бид нар одоо өнөөдрийн бидний яриад байгаа эрх зүйн орчныг сайжруулах асуудлууд тэгээд хаана ямар алдаа гарсан байна гэдэг асуудлуудыг шийдэхэд бол бас боломжийн байж болох хугацаа гэж үзэж байнгын орооноос бол тогтоол гаргасан. Хоёрт нь бас хүлээх цаг хугацаа бол байхгүй. Намар ингээд дахиад төсөв орж ирнэ. Тэгэхээр наан бид нэр дүгнэлтүүд хийх ёстой. Ямар нэгэн эрх зүйн орчны засвар авах бол энэ хаврын чуулган, намрын чуулганаар бол хэлж шаардлагатай болно. Тэгээд тэр төлбөр тооцооны маргааш удаа хилцэх асуудал дээр бол туул, сэлб гээд хоёр том төслийг жишээ болгож авч хэлэлцэж байгаа. Тэгэхээр тэр төслүүд чинь одоо 100 өнгөрн өвөл болно, барилгын хугацаа дуусна. Нөгөө төлбөр тооцооны асуудал, туул гол дээр төлсөн 500 төгрөг байгаа мó байхгүй мó, сонгон шалгаруулалт, худалдаа авалт дээр хууль бус ажиллагаа гарсан гэж засгийн газраас бол нэг тийм дүгнэлт гаргацсан байгаа. Тэгээ нөгөө мөнгө олж авдах юм үгүй юм уу, ямар асуудал үүсэх юм гээд байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бол хугацаа алдалгүй хэлцээд иргэдийн мэдэх эрхийг хангуулах нөгөө төгөр улсын хурал бас эрх зүйн орчныг яаж сайжруулах дүгнэлт хийх ажиллаа хийх шаардлагатай гэж үзээд ингээд цаг бол шахуу богино хугацаанд ингэж ажилласан байгаа. За нэмэлт байхгүй шүү дээ гэж байна. Надараас асууж байгаа. За би нэмэлт асуулт байвал бас асууж өгнө. Дөрөв бас гишүүдээс ирсэн асуултууд зарим нэг байна. Тэгэхээр энэ сангийн яамны саяны хариулт дээр нэмээд ярихад одоо энэ за нийт дүн нь бол их юм тийм ээ. 16 мега төсөл 28 их 80 төгрөг. Гэхдээ яг үүстэл гарсан нь бол бага байна гэж. За бага гаргана гэж бол төлөвлөдөө шүү дээ бид нар. Хийн гэж төлөвлөж байгаа. Тэгээд энэ санхүүжилтээр ингээ харахаар 26 онд 6 их 80, 29 онд 8 их 80 гарч ээж энэ төслүүд цаг хугацаанд ингээд эрчимтэй явахаар байжээ гэж. Энэ 28 их 80-ийн 53% нь одоо зээл. Тэгэхээр энэний эргэн төлөлт 10 төсвийн ачаалал дээр хэрхэн ачаалал үүсэх нь
төслийн бичиг баримтанд дундаас бол олоогүй. Яг тэр тооцоог гэж бол шинжээч нар дүгнсэн. Энэ эргэн төлөлт Монгол улсын төсөвд ямар хэмжээний ачаал үүсэх вэ? Монгол улсын гадаад дүр ер нь хэд байгаа вэ? Тэгэхээр энэ 10 нийслэлийн төслүүдийн 53% гэдэг чинь бол 15.5 их найд төгрөг болж байна л да. 15.5 их найд төгрөгийн үр зээл нэмэгдэнэ гэсэн үг. Тэр энэ харьцуулаад харахад ямар хэмжээ вэ? Яаж гадаад зээлийн эргэн төлөлтөн дээр төсөв дээр дарамт учруулахар хэмжээ юу үгүй юу гэдэг талаар сангийн яамнаас мэдээлэл өгөөч. $15 нээж өгнө. Сандаг 15-ыг нээж өгье. За санжид орч сангийн яам. За сонсголд орлогчийн асуултанд хариулъя. За нийслэлээс бол үнэт цаас бол засгийн газрын 2024 оны 201 264 за дээрэс нь болохоор 17 265 гэсэн эдгээр тогтоолуудаар бол 3 төрлийн бонд бол гаргасан байгаа. За энэ жил бол бас нэмээд 1 төрлийг гаргасан. За үүнээс болвол яг гадаад зээлтэй холбоотой хэсэг нь болох юм бол селебрит төвтэй холбоотой хэсэг байгаа. За бус нь бол дотоод одоо өрөөд бондод байгаа. За сэлбийн хувьд бол засгийн газрын шууд баталгаатай. За бусад хэсгүүд дээр бол засгийн газраас бол тогтоол гарсан. Бусдаар бол нийслэл өөрөө баталгаагаа гаргаж байгаа ийм байдалтай байгаа. За ер нь бол 2026 оны хүлээгж байгаа гүйцэтгэлээр бол орлого үрийн харьцаа нь болвол нийслэлийн хувьд бол 54.4% байхаар хүлээгж байгаа гүйцэтгэлээр байгаа. За энэ нь бол улсын хурлаар баталсан засгийн газрын өрийн удирдлага 2026-аас 28 оны стратегийн баримт бичгийн 70%-аас бага байна гэдэг дээр бол нийцж байгаа гэж бол бид нар нийт өрийн хувьд бол харж байгаа. Гэхдээ нөгөө талдаа энэ дээр бол өрийн удирдлагын стратеги дээр бол нийт орлогын тэдэн хувиас хэтэрхгүй гэдгийг заасан боловч богино хугацаанд ямар санхүүгийн дарамт учрах вэ гэдэг дээр бол бас дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ нь бол сэлбэдэд төвд одоо төшгөлсөн орон сууцчлалтын төсөл бол 275 жилийн хугацаатай 775% хүүтэй гарсан байгаа даа. Тэгэхээр энэ дээр бол бас рефинансийн асуудал бол яригдах болов гэж бодож байна. Яг л тэр шууд нэгд орол 500 сая долларыг бол шууд эргүүлээд төлөх бол боломж бол хараахан гарах боломжгүй болов гэжсэн тийм байдалтай бол харагдаж байна. За засгийн газрын нийт төр бол 2026 оны 1-р улирлын байдлаар бол 35.8 их найд төгрөг байгаа. За энэ дотоодын нийт бүтээгдэхүүний бол 37.5%-тай тэнцээ байгаа. Тэгэхээр засгийн газрын хувьд бол 37.5, нийслэлээр бол 54.4%-тай тэнцэхээр бол ийм үрийн хэмжээтэй байна. За нийслэлийн энэ гадаад бонд бол засгийн газрын нийт үрийн хэмжээний бол 4%-ийг эзэлж байгаа. Тийм. Баярлалаа. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ ерөн зүгээр дахиад нэмээд хэлэхэд энд нэг улс төрчид бас нэг төрлийн бүтэц иргэдийн төлөөлөгчдийн ураллах нэгээр шүүмжлээд байгаа зүйл бол байхгүй. Эрх зүйн орчин нөхцөл байдал нь өөрөө алдаатай байж болзошгүй. Тэр нь ингээд ашиг сонирхлын зөрчилж бай, эсвэл зах зээл дээр эрүүл бус нөхцөл үүсгээд хувийн хвшлийн хийх гэж байгаа ажлыг аваад хийгээд идэг ийм зүйл үүсгэж болзошгүй. Гэдэг дээр бол бас их гişүүд санаа зовоод байна гэж хэд хэдэн хүмүүс л гарч байгаа. Миний хувьд тэгж бодож байна. Би нэг жишээ болоод хоёр компани асуулт тавья. Нийслэлийн аудитын дүгнэлтээр ирсэн одоо нөгөө орон нутгийн өмчт компаниуд байгуулсан талаар. За энэ дээр бол жишээлбэл хүнсний хангамжийн үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага байна гэнэ. За энэ 5 компаниуд цэцэрлэг эмнэлгийн байгууллагуудад ингээд хүнсний бүтээгдэхүүн сургууль цэцэрлэгт нийлүүлжээ. Асгад хүнс, хүнс хангамж, өсвөр үе хүнс, багчууд хүнс, налаах хангамж гэдэг дандаа орон нутгийн өмчөд аж ахуйн ийм
аж ахуйнууд. За эдгээр маань ингээд нийлүүлээд байж гэтэл нөгөө цэцэрлэг сургуулиас нь болохоор нийлүүлж байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Зах зээлийн ханшнаас өндөр байна. Хувийн хвшлээс өндөр үнэтэй нийлүүлээд байна. Чанар нь хангалтгүй байна. Манай байгууллага илүү зардал гаргаад алдагдaltaа болчлоо гэд гомдол гаргасан баг. Ингээд энэ бол нийслэлийн аудитын дүгнэлт. Тэгэхээр эдгээр компаниуд одоо байгаа мó дахиад цаашдаа үргэлжлэх юм уу? Хувийн хвшлээс сонгож ялгаруулалтаар тэр хүнсийг аваад явж болохгүй байх ямар үндслэл шаардлага байгаа юм бол. Тэгээд дээрээс нөгөө хуулийн заалт байгаа шүү дээ. Хувийн хвшил хийх боломжгүй тохиолдолд орон нутгийн хүчит компани одоо хуулийн этгээд үүсгэн байгуулна гэд. Энтэй нийцэж гэнэ үү гэдэг асуултыг асууя нийслэлээс. Хэн хариулах? За 9 дугаар микрофон. За зулж байгаа шүүний асуултанд хариулъя. За орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод хүн сангамжийн 5 компанитай холбоотой асуудлыг лавлаж байна. За нийслэлийн засаг даргын одоо өнгөрсөн 7 хоногийн 4 өдрийн зөвлөлийн хурлаар эдгээр 5 компанийг татан буулгах шийдэл гарсан. За 3 дахь өдрийн 17 оны нийслэлийн иргэдийн хурлын хуралдаанаар энэ асуудал танилцуулагдахаар өргөн баригдсан. Ингээд 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэх баг. Тэгээ үндсэндээ бол энэ 5 компанитай холбоотой асуудал бол ингээд шийдэгдээд зах зээл буюу одоо аж ахуйн нэгж үйлдвэрлэгчдээс хүн сангамжаа авах энэ чиглэл рүү орно. Тэр 5 компани удирдлага дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс байгаа юу? Байхгүй. За тэр тав дээр байхгүй. За бас нэг асуулт байна. Энэ ажлын хэсэг дээр бас нэг товчхон мэдээлэл сонссон байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын менежмент компани тийм ээ. Тэгэхээр энэ компани хэрэгжүүлж байгаа төслүүд нийслэлийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадна бас өөр засаг захиргааны нэгж нутаг дэвсгэрийн хүрээнд явагддаг зөвлөх үйлчлэг явуулдаг гэсэн мэдээлэл өгсөн. Энэ үйл ажиллагааныхаа талаар нэг нэмэлт мэдээлэл дэлгэрүүлээд өгөөч гэж хүсье. Улаанбаатар хотын одоо нөгөө үйл ажиллагаанд нэмэр болох зорилгоор уурхаа бас байгаа тийм Баян богдөлөө. Тэр бол тусдаа байгаа бах. Тэр талаар бас дараа нь асууч. За 4 дугаар микрофон хийж өгнө. За бүгдээрэнд нь орой минь төргий зол жаргал гишүүний асуултанд хариулъя. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт менежмент үнцасны компани захирал Ган Мурун хариулт өгье. За хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг нь хуулиар олгогдсон нөхөд даваа хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж за тэр сангаараа дамжуулж хөрөнгийг итгэмжлэн удирдах хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. За манай сан нь санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай байгууллага гэж явдаг. За санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон үн цасны зах зээлийн тухай хуулийн дагуу за хөрөнгө оруулалтын болон үн цасны хөрөнгө оруулалт үн цасны зах зээл дээр олон хөрөнгө оруулалт менежментийн тусгай зөвшөөрлөх хороонд одоо үйл ажиллагаагаа улсын хэмжээнд явуулах юм боломжтой байдаг. За энэ хүрээндээ бид бол санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 10 дугаар сарын 9-ны одоо 414 дугаар тогтоолоор үн цасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээний тусгай эрх авсан. За энэ хүрээндээ бол Говь Алтай аймагтай за бусад бас аймагуудаас ирсэн санал Монголын төмөр зам гэх мэтчлэн байгууллагуудын сандаар хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээг үзүүлж ажиллаж байгаа. Энэ Говь Алтай аймагтай зөвлөх үйлчлэгийн 250 сая төгрөгийн гэрээ байгуулад тэгээд аймгийн засаг даргын төр орлон гүйцэтгэн гэрээ байгуулаад зурсан юм байна те. Энэ гэрээ ажил нь хийгдсэн ажил уу? Хэрэгжих шатанд байгаа юм болов уу? 4 номер нэж өгнө. Энэ 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. За хагас жил өнгөрч байна. Одоо үйл ажиллагаа яг үргэлжлээд явж байна. Хөрөнгө оруулалтын одоо компаниуд буюу олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс Говь Алтай аймаг дахь сэргээгт хэрчим хүчний одоо төсөл буюу нарны одоо цахилгаан станц дээр хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулагчид саналаа яриулсан байгаа. За хөдөө аж ахуйн чиглэлээр нэмэн өртөг шингээсэн экспортод гарах бүтээгдэхүүн буюу дайвар одоо махан бүтээгдэхүүн дайвар бүтээгдэхүүнээр одоо бас тодорхой одоо үйлдвэрлэл явуулж Япон улсын зах зээл дээр бас одоо бүтээгдэхүүнээ гаргах ийм саналыг
одоо говь алтан зүгээс тавьсан энэ хүрээндээ бид бас Япон улсад одоо экспортод гаргах бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь хилцлийг хийгээд гэрээг нь хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр бидний гэрээний хугацаа бол хагас жилийн дараа дуснаа. Одоогоор бол гүйцэтгэл 70% гүйцэтгэлтэй явж байна гэсэн үг. Говьалтай аймгийн засаг даргын тамгын газрын санхүү дөрвөн сангийн хэлтсэн дээр хаширдна гэсэн арай үсэгтэй юм гэрээ байгаа юм ба штэ. Тийм, Говьалтай аймгаас энэ тендер зарласан. Бид нар тусгай зөвшөөрлөхөөр тендерт орж бас энэ үйл ажиллагааг авсан байгаа. Төлбөр тооцоо нь бол хийгдсэн. Тий, яг нэг гүйцэтгэлээр явж байгаа. 70% та. 250 сая төгрөг дээр нэмэлт төлбөр байгаа болов. Нэмэлт төлбөр бол хөрөнгө оруулалт хийгдсэний дараа бол байгаа. Энэ нь бол одоо олон улсандаа success fee гэж ярьдаг. Ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар хугацаатай ямар гэрээ хэлцлүүдийн үр дүнд хийгдснээрээ бас тэр тухайн одоо олон улсынхаа хөрөнгө оруулагч талаас тэр фигээ бол тусдаа тэр говь алтан засаг даргын тамгын газраас шилжүүлэх үүрэгтэй манайхаар бол дамжихгүй гэсэн үг. Хэдэн хувийн гэрээ авах тэр нь? Жишгээрээ бол 1-3% тайтгаа. За тэгээд яг та бүхэн бол санхүүгийн зохицол хорноос тусгай зөвшөөрөл аваад мэрэгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд гэрээ байгуулад явж байгаа субъект. Тий. Нөгөө хувийн хэвшил хийх боломжгүй чиглэлд орон нутгийн өмчт хуулийн этгээд байгуулна гэдэг хуулийн заалтаа ямар нэгэн харшил байна гэж үзэж байгаа юу? Үгүй юу? Энэ тал дээр мэдээлэл өгч. Хуулийн хувьд огт харшил байхгүй. Хэрвээ одоо Говь Алтай аймгийн засаг даргын тамгын газар ч гэдэг юм өөр бусад орон нутгийн байгууллагууд одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ахаад нэг одоо төсвийн байгууллага ч юм уу манайх шиг ингээд тусгай зөвшөөрөлтэй компани байгуулвал нэгдүгээр